Амьдрал бол миний дэглэсэн бүжиг, таны үзэх дуртай тайз. Хан гард.
өндөрчүүдээ бүх урлагийн их үндэс нь болсон бүжгийн урлагийг дэмжиж авьяастай хүүхэд багчуудыг минь халуун алга ташилтаараа дэмжихээр хүрдсэн ирсэн эрхэм үзэгчид, овс сүмбэрчүүд, хайрт хүүхэд багчууд та бүхнийхээ энэ өдрийн хаан амар хатан мэндийг ирэн мэдчилж байна. Хараац шуur шиг эргэлдэн хойдорч харцаг бүргэж шиг дүүлэн нисэж хос хүн шиг уяран хайж холбоо нуурууд шиг уйдсан долигдох бүжиг хэмээх гайхамшиг дурлагт хөл тавьж суралцсан тэмүүлж байгаа авьяастай хөвгүн болоод ханы хан гардий маань миний нутаг анхны бие даасан тоглолт нутгийн олон зам төмнийхэн мигний сонорт хүрэхэд бэлэн болсон байна. Энэ сайхан тоглолтод хүрсэн ирж халуун алга ташилтаараа уран хайрдаж байгаа говьсөндөрчүүдтэй эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархад илэрхийлж байна.
та бүхэндээ сайхныг өрөөж Нарлаг Монгол орон гэсэн тоглоом мэдчихлээ. Нарлаг Монгол орон асаа амьдрах төрүүлсэн ээж номонд сурсан ба ертөнцийн үзэсгэлэн ерөөлөөр учирсан бата юудч сашвэрдэ юугач сашвэрдэ чиний хатшгүй яна чиний хатшгүй жаа
Stoffe sans var öyle bir koyun. Zırh sitigli.
Баярлалаа. Баяр хүргэе ирэх бүсэгчтэй. Жанчинчаар бүгд залуучуудын хөгжлийн юм дэрэгдэх авьяастай сурагчид маань та бүхэндээ говийн хөлөг бүжгээ өргөн барьлаа. Ингээд та бүхэндээ өнөөдөр миний нутаг хэмээх анхныхаа бие даасан тоглолтыг өргөн барьж байгаа хан гардынхаа гаргасан амжилтуудыг та бүхэндээ товчхон дурдж танилцуулах зүйтэй болов гэж бодсон юм аа. За би тоглолт хийхэд та бүхэндээ хэлсэн хан гард маань маш олон урлагийн тэмцээнүүдэд амжилттай оролцож дандаа тэргүүн байна. Шалгардаг байсан манай Орсын төрчний үзэгчид олон маань сайн мэдэх байхаа. Орсын аймгийн засаг даргын нэрмжид Яргуй урлагийн наадмын ат мөнгө медальтай Рэпи хаан 2017 орчин үеийн бүжгийн бүсийн уралдааны гоцлол бүжгийн төрөлд тэргүүн байна. Ат медалийн эзэн Монгол бүжгийн гайхамшиг зүүн бүсийн уралдааны тусгай байрын шагналт 2017 онд зохион байгуулагдсан шилдэгийн шилдэг шалгаруулах аймгийн 2 дугаар уралдаанд гоцлол бүжгийн төрөлд амжилттай оролцож шилдэгийн шилдэгээр шалгарч Гран-при цомын эзэн болсон. Ярвсан урлагийн наадмын 4 удаагийн авраг Нийслэлийн Алтан цом 2017 хүүхдийн урлагийн их наадмын гоцлол бүжгийн төрөлд тэргүүн байр алтан медалийн эзэн бүжгийн ертөнц улсын 4-р уралдаанд хамтлаг бүжгээр амжилттай оролцож тусгай байранд тус шалгарсан гайхамшигтай багтам сайхан амжилтуудыг Болоод ханы хан баримтгүй маань гаргасан байна. Улс бүс аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож дандаа алт мөнгө хүрт медалийг хүртэж тусгай байранд мөн шалгарсан амжилтуудыг нь үнэлж Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын авьяас алтан медалаар хамгаалдаг маань 2017 онд шагнасан байгааг бодоход та бүхэндээ таатай байна.
Улаас алтан медальт дараагаар сургуулийн дөрвийн байнгын сурагч Хан Дарид байна. Орчин бичгийн жинхэнэ чиглэл хоёр хамтдаг. Аяр намайг чишөөний шийдвэр жижиг хамтгийн анхны гишүүд Зодор Тэнэр Адагшмаруги
тавдугаар сургуулийн 4-ийн банкийн сурагчид. Samsung Galaxy S5 утсын эзнийг одоо яг тодруулах гэж байна. Бүгд алах тийш. Ацтай батмаар байна уу? За ацтай батмаар гараа өгөөрэй. Ацтай батмаар байна уу? За мэдээж бүгд ацтай батмаар хүсэж байгаа. Үзэгчдийн дундаас цорын янз цацданг маань тодруулж өгнө үү хэмээн. Өнөөдөр энэ бүх тоглолтод маань тоглолтоо өргөн барьж байгаа ахтай мэнчилгээ дэвшүүлж, төрийн саярхад урлагийн гавьяа зүтгэлтэн Сүхбаатарын дэглэлт Бойтик хэмээх бүжгээр мэдчилсэн, бяцхан авьяасан, хангар диманту, альвираг тайзд өрж байна. За өнөөдрийн манай цорын бат цацданг тодруулж өгнө үү хэмээн бяцхан авьяа өрж байна. За бүгдээ дугаараасаа харж байгаарай. Сүүлийн 4 орон таарсан үзэгч маань азтан болох байгаа. Мараарай. За бүгдээ сугатаа таваа гэсэн. Сугалаагүй хүн байхгүй. За Адмира. Хоёулаа энэ төрсөн олон сайхан үзэгчдийн дундаас нэр азтан тодруулъя. Дайгчдээ шилэн харганаас нэг суглаа авч өгөөрэй заа юу. За их хатсан манд тодорч байна. Samsung Galaxy S5 утасны эзэн бол 5 дахиад 5 55 За 55 дугаараар ихэсэн сугатаатай хүн байна уу? За та нар дундаас маань азтан тодорхой дээ. 5 5 4 Баяр хүргэе. За таны тайзнаа өрч байна. Өнөөдрийн маань цорын ганц азтан тодорч байна. Баяр хүргэе. Ямар азтай байна. Энэ одоо үзэгчдийн дундаас азтан болно гэдэг бол үнэхээр энэ одоо аз хиймэрхэй яваа байна. За манай азтны шагныг бас аваад ирээрэй. Хангар диманаа одоо таны таахад бас сайн мэдж байгаа. Ингээд өнөөдрийн азтны маань шагныг ивент хийж байгаа. Та тэнийг тайзнаа өрж байна. Тайзнаа гараад ирээрэй. Шагнаа гардан аваарай. За тань баяр хүргэе. Бүжгийн урлагийг дээдэж авьяасны сурагчийн маань дэмжгээр хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За таны нэр автар хэв билээ? Наран Шимэг. За өнөөдрийн маань азтан Наран Шимэг ихч маань байлаа. Охин нь бас бүжигдэг гэж юм. Ингээд авьяасдаг охинд нь хүн танд аз жаргал хамгийн сайн салбарлыг үсгэрэй. За танд бинтийг гартуулж өгье. Адам ташаа баяр хүргэцгээе.
сэргчтэй. 마다한테 이쪽으로 오고 앞서서 문제를 해결할 수 있어. Нотага. Одоо улсын босод бүжигчдийн уралдааны 1 2 3 дугаар ярин шагналдаг. Бүгд найрамдах Солонгос улсад 2010 онд зохион байгуулагдсан босод бүжигчдийн уралдааны гран-при шагналдаг. Төрийн сойрхолд ардын жүжигчин зууны мандаа бүжигдэг дэж сэвждийн нэрмжид улсын уралдааны тэргүүн байрын шагналдаг. Дуужгийн баржхан шоудын босод бүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Очир бүргийн Цэрэн жаргал.
бүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан очир бүрийн эзэн жаргал шав авьяас алтан медаль болоод хамны хан гард. Аймгийн засаг даргын хэрэгжит яргуун наадмын атман комитет рейтинг 2017 наадмын бүсийн уралдааны бүжгийн төрөд тэргүүн байрын шагнал Монгол бүжгийн гайхамшиг зүүн бүсийн наадмын тусгай байрын шагнал 2017 зохион байгуулагдсан шидгийн шидэг аймгийн наадмын оцон бүжгийн төрөд шидгийн шидэг авьяастан гран-прийн эзэн Ярославлын их наадмын 4 удаагийн авраг нийслэлийн алтан цом 2017 наадмын алтан цомын эзэн авьяас алтан медаль Оросмөр аймгийн лаборатори 5-р сургуулийн 4-ийн байнгын сурагч болоод ханы хан гард алдаршин баяр хүргэцгээе. Шиг болсон урдын сайхан дуутай цэцгэрхэн тав надад цэцгийн хүрээдэн авсан сүмбэр сайхан нутагтаа өнөөдөр анхныхаа бие даасан тоглолтыг өргөн барьсан авьяастаг хүүдээ дахин баяр хүргэцгээе. Ингээд энэ хүү тоглолтыг зохион байгуулсан найруулсан удирдсан багш Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан очир бүрийн цэрэг жаргал багшийг тайсан амтан орж байна. Мөн тайцнаа хангалтыг маань төрүүлж өсгсөн аав ичигийн тайцнаа орж байна. Нөхөчөр дэдгүүрийн эзэн болоод хан хангалтын маань ичи ариун болор нарыг тайсан амтсан мөрья. Энэ сайн тоглолтыг зохион байгуулсан хангалтын маань багшлах таалбартай мэдчиж байна. Хайртай ичи таалбартай хүндэтгэл үзүүлгийн нэг юм ясаж байна. Ингээд хангалттай баяр хүргэе. Ахтуунарын төлөөлтийг өрж байна. Мөн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Нандин Заяа таныг тайсан хүндэтгэн өрж байна. 5-р сургуулийн нийгмийн ажилтан Шаргуу таныг тайснаа хүндэтгэн өрж байна. За ингээд өнөөдрийн тоглолтод оролцсон нийт авьяастаг хүүхдүүдтэй өргөдөн ирж оролцсон авьяастаг дуучин ган тулгатаа дуужгийн барьчин шуулгын бүжигчин манарта бүх сайхан уран бүтээлчтэй чин сэтгэлийн хадуун талархад өргөн барьж байна. Алдар ташин баяр хүргэцгээе. Паспорт, хостель пухлость, это точно. Мохаммад мужисан мантамас тослиндур атолжээ чин сэтгэлтэйгээр ажилладаг ийм сайхан чадвартай багш байна. За танд ажлын өндөр амжилтыг хүсэнгэрөөе. Ийм сайхан авьяастаг шаваараа та өнөөдөр бахархаж байгаа гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. Манай 4-ийн ангийн сурагчид бүгдээ авьяастаг байсан. Та бүхэн цаатан бүжгээр аваас мэдлэгээ дэвшиж өнөхөө тоглолтод оролцсон шүү дээ. Сайхан алдар ташин баяр хүргэцгээе 4-ийн ангийнхандаа. Намун барьцхан шоолын бүжигчин мандыг тайзнаа өрж байна. Дуужгийн барьцхан шоолын хөгжимчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Болмаар хүрэгчийгээ тайзнаа өрж байна. Уртын дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Алтанхүү таныг тайзнаа өрж байна. Мөн дуужгийн барьцхан шоолын бүжгийн багш
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Эрхэм Баатрын алтан цул агшигаа тайз намтд хүрж байна. Юуны төрөөр хүүхдийн хүмүүст боловсрол соёл за гол бүх юмд анхаардаг энэ сайхан залуу аав ээж нарт баяр хүргье. Боломжийг бий болгодог энэ сайхан залуу багш нартай Цэрэн жаргал дашны бүхэл залуу багш нартай баяр хүргэе. Энэ бүжгэнд оролцсон энэ сайхан ирээдүйн олон жанжин цойр хамтгийн нийт бүжигчин хүүхдүүдэд баяр хүргэе. Хөршийнхөө хувьд бас гэр бүлийнхээ зүгээс баяр хүргэе гэж бодсон юм аа. Эрхэм авьяастаг бэ хангар тана. Хосгүй авьяаст нь удам бүр жахаажиж ирээдүйн алдартай бүжигчин болох бай гэж өрөөж талбараар нэвтрүүлье. Тэгээд хөрш Монгол Улсын урлагийн гавьяас зүтгэгчдэн Оросын холбооны улсын брэдийн соёлын гавьяас зүтгэгчдэн одоо тэр бүжиг барьсан натар бүжиг зүрхлээс чиглэлээ. Баярлалаа. Заадууч хэмэлцэн шоудын хөгжимчин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Додмар Гүйгч маань эцэг гүд маань амжилт хүсэн хадгалахад гаргаж байна. Баяр хүргэе. За сайн сануу таатандээ энэ өдрийн төмөн намараа ингээд тайланд оролцоо хийж байгаа хангалтуудаа болон нийт тоолтонд орсон бүжигчтэй урлагийн янжин самуртыг өргөж яаж холбоо гэж хүсээрээ. Тэгээд өнөөдөр миний хувьд энэ тоол онцгой тоолт байлаа. Би 55 гэсэн билетийн азтан бол шоуусмасаа хийж үзэж байгаа. Тэгээд хангалтуудаа бас энэ гэргээ биеэ гадуулсан маа ингээд бүжигчин дөө хангалтаа урлагийн өндөр амжилтыг хүсье өрөөё. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Алтан өвгийн гэр бүлээс гэжээ. Баярлалаа. За энэ хөө бицэн авьяастай бүдэ цаашлах нь урагтай өшөө улам их амжилтыг хүсье. Одоо бүжийнхаа мэргэжлийн гарааг итгэж байгаа багш нартайгаа адилхан одоо мэргэжлийн бүжигчин болоод аваа том бүжигчин болоорой. Тэгээд үүнийг маань дэмждэг ээж авд нь илүү их баяр талархаж байна. Тэгээд гангаалтаа одоо шавь ингээд тайзнаар бүжигч чаддаг огшоод өөр айгу сэтгэл сайхан байна. Та бүхэн маань энэ ирээдүйн энэ бүжигчд маань улам илүү сайхан амжилт түрээсэй гэж өрөөж байна авшин. Тэгээд бодол хааны маань гэрхүүл манай боржин чуулгын бүжиг ангийг ямар нэгэн уралдаан тэмцээн болон үйл ажиллагаанд нь үргэлж дэмжиж тусаж бидэнд төшөөг олж яадаг маш их баярлалаа шүү. Ингээд боржин чуулгын бүжиг ангийнхаа хамт олонний төлөө та ихтэй аз жаргал сайн сайхныг хийх хүсье. За би анги маш хэрэглэн байна. Миний шеф бол үнэхээр хөрмөл авьяастай болохоор би энэ зогсож байхдаа маш шавар хэж байна. Ингээ огшоо хэлэх үгч болтгоо. Энэ хөрмөл авьяастай 99% хичээл зүтгэл 1% авьяас байж бол 99% хичээл зүтгэл байдаг. За энэ 99% хичээл зүтгэл аав ээж хоёр үүсгэж дэлгэрүүлж задалж гаргаж ирсэн. Энэ аав ээж хоёр маш өндөр амжилтыг хүргэж баяр хүргье. Баярлалаа. Бид бүхний ирээдүйн болсон хүүхэд багшуудын маань соёлын гэгэрүүлэх их үйл ажил үсэ зориулж байгаа. Хэрдэн багштай ажлын өндөр амжилтыг хүсье өрөөе. Баярлалаа тань. Ингээд өргөжлүүлээд маань хангардад маань баярын мэндчилгээ өргөжсөөр байна. Мөн өнөөдрийн тоглолтод өргөн барьсан хангардын маань амжилтыг үнэлж гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын
шидгийн шидэг хүүхэд алтан медалаар шагнах болсныг та бүхэн дуулахад таатай байна. Ингээд та бүхэндээ шагныг нь уншиж танилцуулъя. Цаг залбаа гэрэлт хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүхэд насандаа сурах, хөгжих, хүмүүжих үеийг эрхэмлэн үеийн нөхдөд хошуурчилсан амжилтыг тань өндрөө нүргэж шидэг хүүхэд медалаар шагнаж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентдаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга алтан сүх эрхэм хүндэт хан барьд танаа гэсэн байна. Баяр хүргэцгээе. Ашигтыг бүлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжил нандин заяа гаргууллаа. шидэг хүүхэд алтан медалаар шагнагдсан хан барьдаа дахин баяр хүргье. Энэ бэлтгэн сурагч, энэ бэлтгэн авьяасны ажил шагналыг гардуулж өгч байгаадаа маш их бахархаж байна. Аймгийнхаа нэрийг, орон нутгийнхаа нэрийг улсад гаргаж яваа мундаг авьяасны сурагчийнхаа цаашдын урлагийн их замд нь өндрөөс өндөр амжилт хүсье рүү мөн урлагийн амжилтаа болсон миний дүү өргөж ивэж байх тугай. За ингээд өнөөдрийн тоглолтод үнээр гин бүхний сэтгэлийг хөдөлгсөн шар усыг босгож чадсан үнээр сайхан тоглож явж чадсан шүү. Тэгээд ийм сайхан монгол хүүхдийг бас өсгөн хүмүүжүүлж байгаа ээж аавд нь өнөөдөр бас хатуун баяр хүргэмээр байна. За ингээд баяр хүргэе түүдээ. Баярлалаа. Өнөөдрийн сайхан тоглолтод маань бас Улаанбаатар хотоос нэгэн эрхэм хүнстэй хүн өргөдөн ирж хатан сэргсэн байгаа. Remax Mongolia Group-ийн Монгол дахь суурин төлөөлөгч тавх сүрэн таныг микрофоны өмнө хүндэтгэн орж байна. За сайн байцгаана уу. За гойсон бүрчүүд энэ өдрийн ганц халуун мэндийг зөвшөөрье. Бүжиг гэдэг бол одоо урдлаг урлагийн дотроос маш гайхамшигтай урлаг юм. Одоо энэ урлагт амжилттай яваа хангай үүдээ урлагийн өндөр их амжилтыг хүсэн өрөөгөөд манай Grand Remax Mongolia Group-ээс одоо бүжиг зүйлийг бэлэг болгон хадгалаа. Баярлалаа. За танай группийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё. За баяр хүргээ хадгалж ташцгаая. Бидний бүтээн авч хүрсэн ирсэн Remax Mongolia Group-ийн Монгол дахь суурин төлөөлөгч тавх сүрэн танд баярлалаа. Мөн ингэж өнөөдөр тоглолтоо өргөн барьсан хангард сурагчид маань 5 дугаар сургуулийн маань багш ажилчдын төлөөлөлд бас мэдлэгээ дэвшиж баяр хүргэхээр хүрсэн ирсэн байна. За сайн байцгаана уу. Манай захирал Улаанбаатар хотод ажилдаа явж байгаа. Тэгээд төлөөлөлд биений бие хүрсэн ирсэн байна. Ингээд сургуулийн маань шилдэг сурагч авьяаслаг хангалттай цаашдынх нь урлагт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөө урлагийн бурхан амжилттай бурхан өргөж өгөө манайрээ болтгой. Тэгээд мөн чойрын богд уулдаа одоо сүсэмлэн залбирч өглөө нарыг угтаараа гэдэг эмчүүхэн зургас тусгалын зүйлийг хадгалуулж хамаа. За өнөөдөр миний дүүгийн тоглолтод өрөлцсөн тавханд энэ өдрийн мэндийг хүргье. За энэ хангард бол таад бас намайг таньж байгаа. Болоотхон битээр 10 жилийн нэг анги тэр хар багасаа найзууд байсан. За тэгээд өнөөдөр миний дүүгийн энэ боржгон чуулгын багш нараас сурсан мэдсэн зүйлээ чойрын боржгон төмний ард түмэнд ингээд тайлбарлаад өнөөдөр өөрийнхөө авьяасаа энэ тайлбарыг харуулж байгаадаа миний хувьд маш их баяртай байна. За тэгээд өнөөдөр энэ миний дүүг аав ээжээрээ таньдаг бол ирээдүйдээ аав ээжийг нь хүүгээрээ таньдаг тийм мундаг хүн болоосоо гэж миний зүгээс хүсэж байна. За тэгээд манай 10 жилийн нэг Улаанбаатар хотод 3 найз байдаг. Нэг нь Жандос гэдэг байгаа. Тэгээ манай найз маань ажлын чугамаар өнөөдөр ирж чадсангүй. Тэгээд Жандос болон манай гэр бүлийн зүгээс дүүдээ яцхан одоо сэтгэлийн чармал биш тийм үү? Зүгээр сэтгэлийн хандваа дүүдээ гардуулах гэсэн юм аа. За тавхан баярлалаа. Баярлалаа. Манай хангард маань баярын мэндийг дэвшүүлж байгаа мэндийг маань өргөжсөн байна. Шагналууд араасаа сурсаар байна.
Ингээд жанжинчаар хүүхэд залуучуудын хөгжлийн төв болон одоо байгуулагдсан байгаа. Энэхүү хөгжлийн төвийн авьяастай хүүхдүүдийн маань эцэг эхийн төлөөлөл жанжинчаар хөгжлийн төвийн маань эцэг эхийн зөвлөлөөс бас дэмжлэгээ дэвшүүлж байна. За 2018 оны 4 сарын 1-ээс жанжинчаар хүүхэд залуучуудын хөгжлийн төвийг байгуулсан. Тэгээд байгууллагад бид нэр өчнөө олон тэмцээнд хүүхдүүдтэйгээ авьяасаа уралдуулсан олон том тэмцээнүүд оролцсон. Ингээд хангааттай жанжинчоор хамтлагийн хүүхдүүдээс зориулаад жанжинчоор хамтлагаас хамтлагийн гишүүн хангааттай дурсгаа гэж 2018 оны 5 сарын 26 энэ дотор хангаатын маань өөрийнх нь бүх уралдаан тэмцээнд орж ирсэн бүх зургаар альбом хийж хамтлагаас нь дурсгаж байгаамаа. Баярлалаа. Гомон тайцнаа. Эцэг хүүд маань баярын мэдлэгээ дэвшүүлж үг хэлнэ үү хэмээн. Анагавсанбар аймгийн Ахмад бүжигчин авьяастан Монгол Улсын сайдын дөрвөний ажилтан Батуур дахыгаа тайцнаа үндэслэн урьж байна. За танд сайн сайхан нэгсье. За бицгөө хангалттай бүхний хамтлагийн хамтлаг бүгдээрээ таштай мангсан хоёр тачигтай маш систем миний шавийн шавьсан анартай баярлалаа. Таамаг яг Баярлалаа танд баяр хүргье бүгдээрээ. Баярлалаа. Мэнчилгээ дэвшүүлж, урны сайхан үг харж, сэтгэлийн сайхан бэлгээ гардуулсан бүх хүмүүстээ баярлалаа. Энэхүү тоглолтыг зохион байгуулсан зохион байгуулагч хайртай багш нарт нь баярлалаа. Ижи аавд нь баярлалаа. Тусалж дэмжсэн ах дүү нарт нь бүх хүмүүс чин сэтгэлдээс сайхан гардийнхаа өмнөөс талархал илэрхийлж байна. Энэ сайхан тоглолтод хүн сэтгэл зүрхээрээ хамт оролцсон жанжин хамтлагийн авьяастай хүүхдүүдтэй баярлалаа. Тоглолтод оролцсон бүх хүүхдүүдэд маань хангалтын аав ээжийнхэн зүгээс бүгдэнд нь гарын бидэг гардуулж байгаа шүү гэдгийг бас дуулгахад таатай байна. Ингээд уран биеийн байдлыг гайхуулан бүжиглсэн, уян зөөлний гайхмыг нийлүүлэн бүжиглсэн, алтай хамгаан улсыг өндөр зөөлөн бүжиглсэн, аршаан тонголог мөрнийг өмд зөөлөн бүжиглсэн миний нутаг тоглолтын хөө өндөрлөж байна. Эрхэм үзэгчид та бүхний миний тонголог байгууллага баярлалаа та бүхэндээ. Болоод ханы хангалт баяртай. Амьдрал бол миний дэглэсэн бүжиг, таны үзэх дуртай тайз. Хангарт.